Савицхан надад PP-лүүзээс бэлтгэн үрдэг бидний гартай амтны нэвтрүүлэг маань та нартай эхлэхэд бэлэн болоод байна. Найзууд та нартай зориулсан баярын арга хэмжээ энэ болж байна. Ингээд найзуудаа амтны өрөөлөнгөөрөө хамтаа аялцгаая. Найзуудаа бид амтны үрэлэн дотроо хүрээд ирлээ. Өнөөдөр булган Тамир ахаа өнөөдөр ямар амтанд танилцуулах вэ? Хамт өнөрт элжигний талаар танилцуулнаа. Найзуудаа та нартай өнөөдөр элжиг гэдэг энэ зөрөөд амтны талаарх мэдээлэлээ хүргэх гэж байна. Анхаарлаа хандуулаарай. Элжиг гэдэг энэ амтныг бид зөрөөд, удаан хөдөлгөөнтэй, мөн адууны нэг төрөл гэдгээр нь сайн мэддэг. Тэгвэл элжиг гэдэг энэ амтан чинь ямар их хүч чадалтай юм бэ? Биендээ байхгүй маш их хүч чадалтай юм гэж элжиг нэг тоон ачааг тээвэрлэх чадалтай юм гин шүү. Хэрвээ даацаас нь хитэрсэн ачааг нуруунд дээр нь ачвал даахгүй болж уурлаж, уцаарлаж, хүмүүс ойлгохгүй бол бүр аваад шидчихдэг гин. Элжгийг та нар зөрөөд гэдгийг сайн мэдэн дээ. Уурлуулж уцаарлуулах юм бол байрнаасаа хөдлөхгүй зөрүүдлээд зогсчихдаг гин. Бүр зөрүүд зан нь хөдлөвөл хизээж тэр байрнаасаа хөдөлдөггүй гин. Хөдлөхгүй болохоор нь хүмүүс маш хүчтэй ташуурдаж уур уцаарыг нь бүр их хүрэгдэг байна. Харин ууралсан үед нь ташуурдвал шууд л тэрч орхидог гин шүү. Амар ууртай зөрүүд амтан байгааз. Энэ одоо элжиг маань ямар өвс ургамал гэдэг юм болоо. Энэ элжиг маань одоо байцаа өвс ногоогоор хоолдог. Тэгээд одоо чихэр идэн энэ амтны өрөөлөн дотор орсон хүмүүс хоолонд өгсөөрөөд одоо чихэр жимс иддэг болсон тийм номхон элжиг байгаа. Элжиг маань хэд орчим наслтай юм болоо? Элжиг маань 25-аас 30 наслнаа. Энэ элжиг маань ирүү юм уу? Энэ элжиг маань ир. Одоо нас нь бол 7 настай. Морь ирэх юм бол соёл нь одоо соёл мор гэсэн элжиг гэсэн. Элжиг маань жилд хэдэн зулцаг гаргадаг юм болоо? Элжиг маань 3 жилд одоо нэг зулцаг гаргадаг. Одоо цас нь одоо яг л морьчиг тиймэрхүү цас нь энэ чинь тэгээд одоо энэ болохоор ир морь болохоор зассан байгаа. Одоохондоо тэгээ өр төл одоо имэн байхгүй. Одоо удахгүй имэн олж ирэн тэгээ зассан болохоор одоо энэ одоо өр төлөө гаргаж чадахгүй. Тийм элжиг байгаа маа. Амтан бүхэн маань өөр гэсэн онцлогтой байдаг шүү дээ. Тэгвэл элжиг маань ямар онцлогтой юм болоо? Элжиг маань одоо том чихтэй, намхан давжаа амтан. Давжаа мөртлөө одоо их дайч амтан. Ямар ч ачаа тээврээс одоо морь дэрэг тэрлэг ачаа гэж явж болдог. Онцлог нь одоо чихэндээ байдаг. Чихэндээ амар уурдаг. Хүн өрөөл чихээ амар хамгаалдаг. Чихэндээ бүрээр амар ууралдаг юм байна. Та ачаа ачих чадвартай гэсэн шүү дээ. Тэгвэл энэ элжиг маань хэдээс хэдэн килограммын хүнд жинтэй юм одоо ачтай юм болоо? За энэ элжиг маань бол нэг тооныг бол дийлнэ. Тэгээ тооноос доошоо бол ачаад өнгөө хаач хүрээд явж нэг 50 км газар өнгөө шиг очиж. Элжиг маань жилийн 4 өдрөд гасан төгсөж чадхтай юу? Чадна. Элжиг бол одоо хүнээр бол одоо ир зоригтой одоо тийм элжиг. Өвөл одоо цасан зүгээр өвсөө цасаа ухаж агаад өвсөө олоод идчихнэ. Тэг одоо хүний гараар тижээж байгаа учраас өвөл нь тижээл өгөө, твэг өгөө тэгээд хооллоо тэгээд өвөлжүүлчихдэг байгаа. Гадаал амьдарч идэг тийм амт байгаа маа. Элжиг ямар арчилгаа шаарддаг юм болоо? За элжиг маань бол арчилгаа гэдэг юм байхгүй зүгээр одоо 100 болж байгаа болохоор жоохон халууд нь одоо энэ
халуун оронд одоо юу яхаар чи халууд нь өснө их унана. Өсгийн байн санаад жоохон ус их уудаг юм та. Байнга л ер нь хоолоо ичээл ус ууж идэг. Одоо жоохон цангаж идэг юм байна. Байнга л ус ууж идэг. Элчгийг хүмүүс тэжээвэр болгож ачаа бараагаа их зөөлөгдөг шүү дээ. Ялангуяа хөдөөний хүмүүс элчгийг ачаа бараагаа зөөлгөж хүчийг нь маш их ашигладаг. Тэгвэл тэжээвэр болсон элчиг маш их чадaltaй, арчилгаа маллага маш бага шаарддаг байна. Мөн хээр өссөн зэрлэг элчгийг бодвол илүү урт насалдаг гин шүү. Найзуудаа, элчгийг дотор нь Африкийн жинхэнэ элчиг болон Азийн хулан элчиг гэж хоёр ангилдаг байна. Африкийн жинхэнэ элчиг нь бор зүстэй, энгийн элчгийг бодвол урт чихтэй, далан дээрээ жагталсан онцгой зураастай, босоод элтэй, нарийнхан шодгор сүүлтэй байдаг гин. Харин Азийн хулан гэж нэрлээд байгаа элчиг нь Аз төвд хөгжсөн жинхэнэ элчгийг бодвол нилээд болохтой биетэй амьтан юм гин. Элчиг нь адууг бодвол биеэр жижиг байдаг. Элчгийг анх Африк төвд адуунаас бүр өмнө нь бараг залбал 8-9 мянган жилийн өмнө тэжээвэр болгосон гиншүү найзуудаа. Ингээд найзууд та бүхэндээ элчиг гэдэг энэ зөрөөд амьтны талаарх багахан мэдээлэл хүргэлээ. Би амьтныхаа нэвтрүүлгээр олон гайхалтай амьтны талаарх мэдээлэл хүргэх болно. Бидний хайртай амьтан нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа найзууд та нартай баярлалаа. Элчгийн талаар мэдээлэл өгсөн Булган Тамир ахта баярлалаа. За баярлалаа. Чамд ч гэсэн баярлалаа. Бидний хайртай амьтан нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа найзуудтай баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа амьтантай танилцгаая. Найзуудаа дараагийн амьтнаа танилцуулах гэж байна. Одоо хоёулаа ямар амьтан танилцуулах вэ? Одоо үл энэ цагаан шоуны талаар танилцуулна. Энэ одоо дэлхийн одоо хамгийн жижиг биетэй шоу байгаа. Амадын гэдэг юм шоуны талаар танилцуулнаа. Найзуудаа, дараагийн танилцуулах амьтан маань мэдээж Тод. Анхаарлаа хандуулаарай. Бид Тод гэдэг энэ хөөрдөм амьтныг кино, онигоо хүүхэлдээнээс хүнийг дуурайн аваа гаргаж ярьдгийг нь зөндөө их харж байсан шүү дээ. Тэгвэл Тод гэдэг энэ хөөрхөн амьтан цаанаасаа л байглаасаа л үнэхээр юм төрмөл авьяастай байдаг гин. Ямар нэгэн юмнаас гарсан аваа болон хүний ярьж байгаа үгийг дуурайн хэлж чаддаг болохоор Тод шувууг тэжээх сонирхолтой хүмүүс их байдаг гин шүү. Найзуудаа, та нар ч гэсэн Тод шувууг тэжээх дуртай юу? За Тод шувууг тэжээх дургүй хүүхэд гэж юу байх вэ? Найзуудаа, Тод гэдэг энэ шувуу чинь Австрали, Индонез, Зүүн Өмнөд Аз, энэтхэг Африк, Өмнөд Америк, Мексикийн хэсэг нутагт хамгийн ихээр тархсан байдаг гин шүү. Тод шувуу нь өндгөө гаргахдаа ялзарсан модны хожуул болон модны хонглыг ухаж тэндээ үүр засч өндгөлдөг юм байна. Жижиг тод нь 18-аас 19 хоног өндгөө дарж шувуу болгодог гин шүү. Тэгвэл том тод нь 40-оос дээш хоног өндгөө дарж шувуу болгодог байна. Найзуудаа, бидний хайртай тод шувуу чинь бас маш их хорлон сүтгэгч гин шүү. Бидний амтрахын иддэг жимсний мод болон тариалангийн талбайг сүргээрээ ороод сүйтгэждэг гин. Тиймээс тод шувууг газар тариалан эрхэлдэг хүмүүс тариа ногоог маань сүйтгэжхнгээд устгадаг байсан гин шүү.
Харин одоо бол тод устгахыг хуулиар хоригдсан байна. Яагаад устгахыг хоригдсан бэ гэвэл энэ тод гэдэг хөөрхөн шувуугч нь ховордож цөөхөн болсон учраас мөн байгаль дээрээс хүмүүс маш их сонирхож барьж бүр гэрийн нөхцөлд сэжээдэг болсонтой холбоотой гин. Ялангуяа том олон төрлийн өнгөтэй тотыг ихээр сонирхон барьдаг болсноос том тотнууд ховордож цөөрсөн байна. Харин жижиг тот дотроо Австралийн долгионд тот нь манай Монгол улсад байдаг болжморшгол хэдэн зугаараа сүрэглэн Африк, Энэтхэг, Аз, Америк, Мексикт амьдардаг гин. Энэ шоу маань одоо хаанаас авчирсан юм болоо? Энэ шоу маань Японоос гаралтай одоо дэлхийн хамгийн жижиг биетэй шоу тооцдог шоу. Одоо энэ жүдсний хайрцаг багтдаг юм жижиг шоу байгаа маа нас үеиг үзсэн юм шоу. Тот маань олон өнгөтэй бас том байдаг шүү дээ. Энэ тот маань одоо яагаад ийм жижиг юм болоо? Энэ тот маань яагаад гэвэл одоо энэ Японоос одоо энэ жижиг юм нөө хөхөө цаг магны хөхөнд нэг юм дуурдаг юм юутай адилхан. Энэ одоо энэ жижигхэн байгаа учраас одоо дэлхийн одоо хамгийн жижиг биетэй шоу тооцдог юм шоу байгаа маа. Шоучод энэ тот маань одоо дотроо бараг 200 төрөл байгаа. Тэр одоо 200 төрлийн одоо нэг төрлийн Амадын гэдэг энэ жижигхэн биетэй шоу байгаа маа. Энэ шоу маань энэс өөр өнгөтэй ах уу? Энэс өөр өнгөтэй байгаа. 3-4 янзын өнгөтэй байгаа. Энэ тот маань. Энэ шууны маань хамгийн дуртай хоол нь ямар хоол юм бэ? Энэ шууны маань дуртай хоол нь чүмэг дудаагаар хоолдог. Зориултын чүмэг дудаа бэж цэцтэй иддэг байгаа. Энэ тот маань хэд орчим настай юм болоо? Энэ тот маань 18-аас бараг 25 насны. Тэгээд одоо 2 жил болоод өндгөө дардаг. Тэгээд өндгөө бараг 45 хоног дарж иж одоо дигдэг болгодог байгаа энэ шоу. Одоо байгаагаас томордгүй энэ шоу маань. Энэ шоу маань одоо энэс том болохгүй. Нас үеиг үтсэн шоу одоо 8 настай юм шоу байгаа. Энэ шоу маань маш жижиг юм байна л да. Өндөг нь одоо ямар хөө жижиг гарч ирэх вэ? Өндөг нь бүр жижигхэн энэ одоо нэг өрлөн сумтай бууны өндөг шиг нэг жижигхэн юм гарч ирнэ. Шоунуудын маань өндөг маань янз бүрийн өнгөтэй байдаг шүү дээ. Тэгвэл энэ шоуны маань өндөг ямар өнгөтэй байд юм бэ? Энэ шоу маань өндөг бол бор жижигхэн одоо өрлөн сум шиг юм жижигхэн тийм бор өндөг гардаг байгаа. Тэгээ нэг гарахтаа хэд орчмыг гарах вэ? За нэг гарахтаа нэг л өндөг гаргана. Тэгэл ээж ээлжээрээ аав ээж нь ээж ээлжээрээ 45 хоног босхгүй сууж агаад дараад тэгээд дигдэг болгодог. Энэ шоу маань бусад шоунуудаас ямар онцлогтой юм болоо? Энэ шоу маань онцлог нь гэвэл нисэх юм бол баг хүний нүдэнд зөвөр нэг хэсэгхэн зур үзэгдээд гаргадаг юм шоу. Мангар хурдан нисдэг шоу. Хүний нүдэнд өчүүл харагдана. Нисэх юм бол онцлог нь тийм хурдан нисдэг шоу. Хүний нүдэнд баг тийм хурдан үзэгдэхгүй тийм. Андид их хөвчлэн өвддөг шүү дээ. Энэ шоу маань өвдөхдөө ямар зүйл одоо илэрхийлдэг юм болоо? За энэ шоу маань биений өвдгөөр нүд нь зовхон унаад нүд нь жоохон унжигаад өвддөг. Тэгээд энийг өвдүүлэхэд бол одоо жижиг юм зориултын витамин байдаг. Витаминээр хоолж одоо нүд нь өвдөх юм бол витамин өгөөд одоо сэргээдэг. Тэгээд бүр нүдний өвдөө яаж юм бол жоохон удаахан бол тэгээд хүчтэй амтан байгаамаа. Найзуудаа тод шууны арга гэвийг олж чадах юм бол тэжээхэд хамгийн амархан шуунд тооцогддог байна. Альва зүйлийг сурахтаач гаргуун цай. Тиймээс тотыг циркийн жүжигчин болгох тохиолдол зөндөө гардаг гин шүү. Найзуудаа та нар циркэд очиж үзсэн үү? Тэгвэл циркийн тотнууд ямар ухаантай гэж яг л хүмүүс бидэн шиг юм ойлгодог, ухаалаг байдаг юм бэлээ шүү. Найзуудаа харин тод шувуу маань хоол тэжээлийн хувьд ногоо, навч, жимсээр хоололдог бөгөөд гэрт тэжээж байгаа нөхцөлд заавал ногоо өгч байх хэрэгтэй гин. Найзуудаа та нар тод шувууг тэжээх гэж байгаа бол лууван, алин, байцаа гэд хүний өдөр тутамд хэрэгэлдэг бүхэл төрлийн жимсгнийг амтархан иддэг учраас гэрийн нөхцөлд тэжээхэд хамгийн амархан амтангийн шүү. Мөн дэвтээс нь талах чансан төмөс зэргийг ч өгч болдог гин. Гэхдээ тотыг өдөрт нэг л удаа хоололдог гэдгийг бүү мартаарай. Харин торон дотор нь байх усыг тогтмол солих хэрэгтэй юм байна. Тод шууны хамгийн дуртай хоол нь самар юм байна шүү. Гэхдээ самрыг их хэмжээгээр өгөх нь хориотой байдаг. Учир нь самар тослог ихтэй тул элэг өөхөлж амьдрах хугацаанд богиносох аюултай байдаг гин. Найзуудаа бидний хайртай тод шууч нь өндөр насалдаг амьтны тоонд ордог байна.
Тэгвэл жижиг тот гэдэг энэ хөөрхөн шувуу нь 15-аас 30 жил насалдаг гин. Харин дунд цэргийн тот шувуу нь 40-өөс 50 жил насалдаг. Бидний түрүүн ярьж байсан нөгөө ховрдод байгаа том тот шувуу чинь 70-аас 80 жил, бүр 100 жил насалдаг гин шүү. Ямар их урт насалдаг юм бэ? Сонирхолтой байгааз тийм болохоор хүмүүс урт удаа наслахын бэлэгдэл болгон тот шувууг тэжээдэг юм байна. Найзуудаа, та нар ч гэсэн урт удаа наслахыг хүсвэл тот шувууга тэжээгээрэй. Найзуудаа, бидний хайртай амьтан нэвтрүүлгээрээ тот шувууны талаар сонирхолтой мэдээллийг хүргэлээ. Бидэнтэй хамт байж тот шувууны тухай мэдээллийг хүлээн авсан амьтанд хайртай найзууд та бүхэндээ баярлалаа. Ийм хөөрхөн шувууны талаар танилцуулсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Чамд ч гэсэн баярлалаа. Цэмнүүд хоёрхаа танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Чамд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Та энэ өдрийнхөө дугаараар ямар амтыг танилцуулах гэж байгаа юм бэ? Ах нь өнөөдөр оргоцог гэдэг амтны тухай ярьж игээ та нарт заяа. Энэ оргоцог гэдэг энэ жижигхэн амтан бол бас маш их тэжээдэг. Одоо их түгээмж амтны нэг. Тэ? Энэ бол Монголын нутагт яг энэ тал хэрийн бүс одоо тэрлэг хэлбэрээр амьдардаг амтны нэг л дээ. А гэхдээ энд одоо байгаа өнгөний хувилбарууд бол байгаль дээр бол ийм өнгө бол байхгүй тийм. Яагаад гэвэл энэ бол байгаль дээр дэндүү тод өнгө. Тийм болохоор ийм өнгөний хувилбартай байх юм бол айгүй хурдан амтнд баригдаад идэвхтэй хурдан байдаг. Энд яагаад ийм өнгө одоо олон янзын өнгөний хувилбар гарсан бэ гэхээр энэ чинь өчнөө олон жил өчнөө үеэр нь дамжуулж ингэж одоо лаборатори нөхцөл тэжээмэр орчинд үржүүлж байгаа болох дээр ийм өнгөний хувилбар гарч байгаа байхгүй. Жишээ нь ингээд цагаан өнгө гараад ирсэн дараа нь цоохор гараад ирэн энэ хоёр цоохруудыг нийлүүлсээр байгаа дандаа энэ цоохрууд болгоод жишээ нь эсвэл ийм харч юм уу тийм өнгөтэй байдаг. А энэ амтыг тэжээхэд ер нь маш хялбархан тийм. Бид нар бол одоо гэрийн нөхцөлд бол өөрийнхөө гэртээ идэж байгаа ямар ч амтнаар бол ямар ч хоолоор хоолж болно. А тэрний хажуугаар бол ногоо өгнө тий. Хаяа нэг жижиг юм мах ч юм уу одоо ясч хэлсэн өгч болно гэсэн бол юу ч хамаагүй иддэг амт юм. А байгаль дээр юу иддэг үгээр ихэнхдээ ургамлын үрээр хоолдог. Одоо шин нахягаар ногоогоор хоолно. А бас хаяа нэг одоо таарлах юм бол царцаа шавж өрөөд идчихдэг. Тийм болохоор харин уургийн дутагдлын нөхөхийн тулд жижигхэн мах ч юм уу тий хөндөг ч юм уу өгч тэгж гэртээ дижээ хийж болно. А үржигтэй бол маш амархан. Жишээ нь энэ амтан төрөхтэй бол ийм нүцгэн жижигхэн улаан юм гарна. А төрөөд жоохон томроод ихтэхлээр энэ одоо өснө ургаад одоо энэ бол жишээ нь одоо нэг сар хагастай болчихсан амт тий. А 3 сартаа болоод ирэхлээр үржилд орох хэмжээний биеийн том болоод үржилд орохдоо нэгээс нэг 11-2 цуцаг гарах тохиолдол байдаг. Тэгээ ихэвчлэн нэг 4-5 цуцаг гаргадаг. Тэгээд ээжтэйгээ цуг байх хоорондоо бол энэ нэг сарын дотор том болоод хийсэн салгаж болно. Энэ амтан хээлээ тэхтэй бол нэг 21 хоног хээлээ тэгдэг. Тийм болохоор ер нь бол үржигтэй маш хурдан бөгөөд одоо эрчимтэй үржигтэй амтны нэг. Энийг бол одоо манайх нь бол хулган гэж их ярьдаг. Энэ бол хулган биш. Яагаад гэвэл хулган чинь бол урт сүүлтэй байдаг. Энд бол сүүл байхгүй богинохон жижигхэн сүүл байгаа. Тийм болохоор ийм сүүлгүй жижиг. Энэ бол мэрэгчийн амтэн. Гэхдээ одоо хулган биш тий. Орогдсог гэдэг юм. Монголын нутаг дээр бас энэтэй ойролцоо гэхдээ говийн нутгаар эзтэй газар эзний засаг гэж үүдэг. Тэдний өнгө нь бол одоо ийм их шаргалдан өнгөтэй.
Гэхдээ яг энэ биш л дээ, эдгээр бол ийм шар өнгөтэй орогдсон байхгүй юу? Тэгээд үржил нь бол бас эднэртэй яг адилхан. Тийм байдаг. Тийм болохоор энийг бол одоо лабораторийн нөхцөлд тэжээн одоо ийм гэрийн амтан болгож тэжээх нь маш их. Байгаль дээр бол ганцхан жилд насдаг. Ер нь юунд одоо энэ тэжээвэр орчинд бол 2-3 жил амьдрах тохиолдол байна. Арга засаг маань ихэвчлэн ямар хоолоор идэх юм бэ? За янз янзын ургамлын үр бид рүү хэлсэн те. Тэгээ хажуугаар нь ямар ч ногоо өгч болно. Өөрсдийнхээ иддэг хүн хүнсэндээ хэрэгэлдэг бүгд ногоог өгөхөд идэх. Алимент дуртай те. Янз янзын дуун бол байнга өгөх хэрэгтэй. Байцаа өгж болно. Янз янзын байцаанууд байна шүү дээ. Одоо салаатны байцаа, кимчиний байцаа гэж ингээд юуцаа, бууцаа бидний иддэг одоо байцаа энэ бүгдийн байцаа өгч болно. Хажуугаар нь тостой юм бол өгч болохгүй тий. Манай хүүхдүүд бүр дээр үед энэ жоохон багтаа анх мэдхгүй эднэрт юм шоколад өгöd гидсийн өгдөд хүлжсэн тохиолдол бий тий. Тийм болохоор тийм юм бол өгөхгүй. Тэгээд хажуугаар нь боо одоо бидний иддэг боо өгч болно, талах өгч болно, бичээ өгч болно тий. Тийм харин усаа бол ургамлаас идж байгаа ургамлаас нөхөд авчдаг болохоор эднээс их ус тавьж өгöd авах бол нэг шаардлага байхгүй. Зарим газараа бол бүр усгүй газар амьдардаг шамтж байгаа тий. Эднэр бол ургамлаас нөхөд авсан эсвэл бол үүрээр гараад одоо цэцэгний шүүдрээр илтрээ одоо усаа нөхчтэй сэтэл байгаа. Арга засаг маань ирэмийн яаж ялгад юм лөө? За ингээ гаднаас нь хараад бол ирэмийн бол ийм юу нь бол ялгаа бол баг. Ер нь ихэнхдээ барьж үдчихэж ялгана тий. Тийм болохоор одоо яг тэр тухайн үед тэр хүүхэд авч байгаа үед нь ах нь ирэмийн ялгаж өгнө болохоос одоо ингээд зурагчны камерын өмнө ингээ хоёрыг бариад ах нь энэ нэр энэ нэмнэ гэж ялгахад бол сайн харагдах ч хүн таних шиг заа. Гэрийн нөхцөлд яаж хийж хэвчтэй юм бэ? Гэрийн нөхцөлд бол одоо энэ тасалгааны температуртай газар бол байх тул зүгээр те. Хэрвээ их хит халуун те. Одоо жишээ нь ингээд цонхон дээр халуун наран дээр өдөрж ингээ тавьж болохгүй. Бас ингээд нэг салхилсан цонхон дээр юм уу балконы хажуутын хүүтэн нэг салхилсан газар бас тавьж болохгүй. Тэгэх юм бол daarаад өгөх юм эсвэл наршид өгчих тохиолдол байна те. Зүгээр юм тасалгааны температурд бол зүгээр байж хөө зүгээр. Энэ амт маань хэрэг том болд юм бол энэ одоо зулцган нүүн эсвэл ээж авна. Эднэр бол одоо том бие гүйцсэн амт. Эднэр бол одоо үржилд ороход бэлэн болцсон. Одоо биений хэмжээ бол энэс их томорохгүй. Эднэр бол яг одоо үржилд орох болсон хэмжээтэй тий. Эднэр бол харин жижигхэн. Энэ бол одоо жижигхэн зулцгнууд сар гарагтай зулцгнууд байгаа байхгүй юу? Тий. Эндээс бол нэг их том болохгүй. Гэхдээ ер нь Европ тэжээддэг эднэртэй адилхан шишүүхээгээд амтд байдаг. Тэднэр нь бол энэс бол одоо орог засгнаас бол 2 дахин том болдог. Тийм их юм бол байгаа. Энэ бол одоо ингэж төрөөд нэг 5-6 хонж байгаа жижигхэн зулцаг байна л да энэ. Одоо их нь уурлаад одоо ингэж ахт нь үзүүлэхгүй байгаа ч ийм жижигхэн удаан одоо үсгүй жижигхэн амтан гарна. Тэгээд нэг сар болох дээрээ сарч болохгүй дээ нэг 2-7 хоногийн дараа томроод одоо биенийх нь хэмжээ ийм болоод энэ бол одоо баг 3-7 хоногтой зулцаг гэсэн үг. Тэгээ одоо жишээ нь аав нь цагаан ээж нь ийм цоохор байхад одоо ийм янз янзын одоо өнгөний хувилбарууд бол гарах тохиолдол бол байна тий. Арга засаг маань ямар үүрэнд амьдардаг юм лөө? Тусгай зориултын үүрэнд байж болно. Гараад явчихгүй сав байвал ямар ч юмд амьдарч болно. Гэхдээ цаасан хайрцаг байж болохгүй те кордон. Яагаад гэвэл эдгээр чинь хайрцагаа мэрэд одоо мэрэгчийн амтын чинь мэрэд гараад явчих тохиолдол бол байна. Арга засгийг тэжээж байгаа найзууд маань юуг анхаарах хэрэгтэй юм болоо? За нэгд бол хамгийн их анзаарах юм бол юу гэхээр энэ савнаас гараад явчих тийм савнд тэжээж болохгүй. Хэрвээ энэ ингээд гэрд гараад явчих юм бол одоо хаач байгаа нь мэддэхгүй нэг нөх завсраар ороод өвний завсраар одоо өгчих тохиолдол байна те. Эсвэл бол хүүхдийн ингээд таавчин дотор оролцсон багт нь орон дээрээсээ буухтаа мэдхгүй жишгцэн тохиолдол байдیں۔ Нэг бол орон дээрээ тавьж тоглож байгаад ингээд орны бүтээлгийн доогуур орцсон багт нь дээрээс нь суугаад алдсан энэ тохиолдол байдیں۔ Тийм болохоор гарах тийм
одоо энэ амтныг тэжээж яхад савнд нь тэжээгээд яг хуу гаргаж тоглолоо гэж ягаад гар дээрээ барь тоглож байгаад буцаад хийгээд яг тэр савнд нь тэжээ. Нэг хоёр хоол ундын тааруулах хэрэгтэй. Би түрүү хэлсэн шүү дээ. Их тостой юм энэ төр янз янзын чихэр, чипс энэ төр дандаа тийм юмор хооллоод иж болохгүй те. Дэндүү их тостой юмар энэ төр хооллоод авах юм бол энэ амтны чинь өвчин цад өгчих тохиолдол байна шүү дээ. Арга цэцгийг өвчин тохиолдолд маань яах ёстой юм бэ? За энэ бол жижигхэн амтан бөгөөд тэгээд өөрийгөө өвдснийгээ илчиж одоо энд өвдөдөө тэнд өвдөдөө гэж хэлж чадахгүй юм чинь одоо өвчнийг бол ингээд бид нар бол ихэнхдээ анзаарахгүй байж байгаа бүр муутгах тохиолдол байдаг те. Гэхдээ ах нь бол энийг бол ах дээр дандаа хөгсөржид өгчээсэн болохоос ах нь өвчин тусаад одоо ингээд бүр тэгж өгчих нь бол тохиолдол байгаагүй те. Тийм болохоор ах нь бол яг тийм өвчин тусчлаа гэж бол хэлж удаа мэдхгүй. Ихэнхдээ хоол тэжээдээс л бод янз бүрийн өвчин тусна те. Тийм болох дээрээ усын одоо цэвэрхэн одоо дандаа шинэ хоол өгөөд мууцсан хоол өгөхгүй байх юм бол энэ амтан бол гэж өвчин тусахгүй шүү дээ. Арга цэцгийн талаар сонирхолтой зөвлөгөө өгсөн одоо үеэр ахта баярлаа. За зүгээр ахын дээр дахиж ирж ахаасаа амтны сонирхож одоо найзтай амтны тухай тайлбарлуулж яриулж байгаарай за. Бидний гардын амтны нэвтрүүлэг маань энэ дөрөд өндөрлөж байна. Амтны өртөн зур хамтдаа ялсан найзууд та нартай баярлалаа. Дараагийн шинэхэн дугаараар уулзлаа баяртай найзуудаа.